Үзэгчдээ та бүхэндээ 2016 оны 9 сард 100 хүүхдийн хүчин чадалтай зориултын байранд үйл ажиллагаагаа эхлүүлж 2018 онд салбар цэцэрлэгээний өргөжин ажиллаж байгаа Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд хүүхэд нэг бүрийг асран хамгаалах сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаагаар хүүхдийн бие бэлтэр оюун ухаан нийгэмшгүй чадварыг хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн Монголын оюун ухааны академийн дэргэдэг спорт өргөлтийн холбооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэцэрлэг гэдгээрээ давуу талтай юм а. За манай цэцэрлэгийн үзэл баримтлал нь бага насны хүүхдийн насны онцлог тохирсон ээлтэй орчин мөрдүүлж хүүхэд тоглонгоо суралцсан өөрийн авьяа сонирхлоо нээн илрүүлэх гол зүйн мэдрэмжтэй болгон хөгжүүлдгээрээ ач холбогдолтой юм аа. За манай цэцэрлэг нь бол хүүхэд хөгжлийн дараах сургалтуудыг мөн хичээлж байна. За үүнд спорт урлагийн сургалт, хүүхдийн англи хэлний сургалт, бүжгийн сургалт, даам шатрын сургалт, за дүрслэгийн сургалтуудыг бол хичээлж байна. За манай цэцэрлэгийг сонгон ирж буй хэн бүхэнд цэцэрлэгийн үе таалга өргөж нээлттэй байх болно. Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн сонирхол давуу талыг судлан бие бэлтэр оюун ухаан нийгэмшгүй чадамж чадварыг хөгжүүлэх. Хүүхэд бүр тоглонгоо хөгжих бүтээлчүүлийн эзэн байх. Тусгай хөтөлбөр дугуйлангуудад хүүхэд бүрийг хамруулан сонирхлын дагуу хөгжүүлэх. Хүүхдийн цэцэрлэгийн орчны стандарт, цэцэрлэгийн ариун цэврийн дүрм, осол аюулгүй дүрм, хүүхдийн хамгааллын дүрм журмыг баримтлан хэрэгжүүлэн ажиллахад оршиж байна. Сайн байцгаана уу? Би ахлах бүлгийн багш Болормаа байна. Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн сонгон сургалтуудаас би бүжгийн дугуйлан удирдан хичээлдэг байгаа. Цэцэрлэгийн насны бүжгийн дугуйланд ихэвчлэн Монгол ардын бүжиг, сонгодог бүжиг, чөлөөт бүжиг гэсэн 3 төрлөөр бүжгийн дугуйлан хичээлдэг байгаа. Тус цэцэрлэгийн насны 4-5 насны хүүхдүүд маань бүжгийн сургалтанд хамрагдсанаар гоо зүй мэдрэмж, төсвөр төвчээр уян хатан байдал, өөртөө итгэлтэй зан чанар мөн багаар ажиллах чадварыг маш сайн олгож авдгаараа бүжгийн сургалтанд хүүхдүүд хамрагдах дуртай байдаг юм аа. Сайн байна уу? Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн бага бүлгийн багш Ихтуул байна. Би 4-5 настай хүүхдүүдийн дунд даамны дугуйланг удирдан явуулдаг байгаа. Даамны дугуйлангийн маань зорилго нь хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг бөгөөд хүүхдийг төсвөр төвчээртэй анхаарлаа нэг зүйл төвлөрүүлж сургах зорилготой байгаа. Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгнээс сар бүр нэг үзүүлэх ажил болон хүүхдийн дунд уралдаан тэмцээнүүдийг уламжлалт ажил болгон зохион байгуулахаас гадна эцэг эхийн мэдээлэлээр хангаж цэцэрлэгийн үйл ажиллагаанд тогтмол оролцуулдаг нь эцэг эхчүүдийн таашаалыг хүлээдэг байна. Ер нь бол анх нөгөө сонгосон тал нөгөө шалтгаан маань ажлынхан цагийн хуваараас болсон байхгүй. Яагаад гэвэл өглөө ажилдаа явахаас өг боломжтой, орой ажлаа хараад авах боломжтой учраас энэ цэцэрлэгийг сонгоод өгсөн. Тэгээд яг нөгөө нэг ороод яг ингэ байхлаар хүүхд маань өөрөө дуртай. Тийм болохоор одоо хүүхд ингээд цэцэрлэгтэй байгаа. Бид хоёр ч нь бол өглөө босоод тэгээд ирэхэд яг хизээч хамаагүй ирж болдог. Тэгээд өглөө ирдээсээ цэцэрлэгийн багш нар нь бол тэгээд байж л байна. Тэр нь өстой таалагддаг. Тэгээд цэцэрлэгийн орчлон маш тэгээд аягүй таалагддаг. Тэгээд манай хүүхд бол аягүй тийм энд цэцэрлэгт явснаас аягүй өөргөө дайчин болсон тийм аягүй тийм сэргэлэн авахаасаа батыг болсон байгаа. Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэг нь хүүхэд өөрийн орчин тойрны талаар анхны мэдэгдэхүүн авч аливаа зүйлсийн учир шалтгааныг ойлгож мэддэг болох, олж авсан мэдлэгээ амьдралд бүтээлчээр хэрэглэх, бие даан суралцах, биеэ зөв авч явах чадвартай болох, эрүүл ахуйн зөв дадал хөвшил суралцах, эрүүл чирэг иргэн болж хүмүүжих зэрэг олон талаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Сайн байцгаана уу? Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн багш Туяццаг байна. Энэ цэцэрлэг спорт урлагийн хичээлийг явуулдаг байгаа. Энэ спорт уралт маань 3-4-5 настай хүүхдүүд маань хамрагддаг. Спорт уралт маань 9 үе шаттай байдаг. Энэ үүнээс эхний 5 үе шатыг хүүхдүүд маань суралцаж байгаа. Энэ уралдаан тэмцээнд оролцоход маш их өөрөг ач холбогдолтой байдаг учраас хүүхдүүд маань маш сайн суралцаж байгаа. Спорт уралтыг сурснаар хүүхдийн оюун ухаан болон баруун зүүн дарах хөгжиж, баруун зүүн гараараа зэрэг хийх, сэтгэн бодох чадвар болон орон зайн баримжааг зохицуулах чадварыг эзэмшдэг байгаа. Үзэгч та сургуулийн өмнөх боловсролын үндсэн сургалтуудаас гадна хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин үеийн сургалтын ээлтэй орчин бүрдүүлсэн балет, ямаха болон цогцлуур хөгжим, бүжиг, оригами, айку зэрэг хүүхдийн авьяасыг хөгжүүлэх сургалтуудыг мэрэгжлийн багш нар тогтмол явуулдаг.
Хүүхдийг хөгжүүлэх орчин үеийн шин загварын тоглоом наадгаа болон сургалтын техник хэрэгслүүдээр бүрэн хангагдсан цэцэрлэгт хүүхдээ сургахыг хүсвэл Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийг сонгоорой.